За Монголын шигшмэл хурдан мордыг шалгаруулах их хурдгуур уралдааны хурдан азраг гараанасаа гарлаа. За 141 азраг морины комисс бүртгүүлсэн байсан. За 137 азраг уралдааны замд гарч яг зурхай дээрээс сайхан иргсэн. За уралдааныг зохион байгуулах шид азрагыг одоо яг бүртгэл ёсоор нь мордуулж зурхай дээрээс нь нэгэн зэрэг дохиогоор эргүүллээ. За үнэхээр одоо харьцангуй түрүү өчийн 2 их хурдыг бодох юм бол мордын тоо цөөхөн байгаа мэт боловч энэ нь одоо яахын аргагүй шигшмэл одоо хурдан азаргнууд төрийнхөө их 2 нааданд төрүүлж айрагдж байсан. Энэ жилийн үндэсний их 2 нааданд одоо хурдалж чад ирсэн ийм хурдан буйнууд Монголын хамгийн шилдэг 130 хэдэн азарга уралдааныхаа замд гараад хурдалж эхэллээ. За үзэгч та бүхэн таньж байгаа энэ шар цамцтай хөөгд унсан сайхан шар газар бол Өрхангай аймгийн Хайрхан Дулаан сумын Харьяат Монгол улсын Мандав яач Эрдэнэтбатын Эрдэнэ чулууны хурдан шар газар энэ уралдсан цагаас хойш нь магнитан бараг тоос хүргэж үзээгүй ийм хурдан буян хөтөлж эхэллээ. За түүний араас нэг жаахан хээр азраг энэ Төв аймгийн Баян Өнжүүл хавийн Баян Өнжүүлийн Мөнх хотын хээр азраг энэ Тодмондоо яаш даваа хөөгөө яндараас мордсон. За түүний араас нэг сайхан цагаан азраг явж байна. Энэ бол одоо мөн Эрдэнэ чулуу Мандав яачийн үйсэн Сүхбаатар жигийн өвшөлтэй азраг Сүхбаатар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын огол Эрдэнэ гэрлийн хурдан бор азраг байна. За нэг уяаны 2 азраг сээжилж уралдаж байна. За энэ жижигхэн цэнхэр цамцтай хөөгд унсан зээр азраг бол Улаанбаатар хотын захирагч нийслэлийн засаг дарга Меган Баян колдын зээр азраг энэ хурдалж байгаа. За энэ халдсан азраг мөн Сандууж уяаны 2 азраг хурдалж байгаа. Баттөмрийн хүрэн халдсан азраг өнгөрсөн Дүнжин гарвын уралдаанд айрагж байсан үзэгч та бүхэн санаж байгаа. За тэр нэг сайхан цагаан хонгор азраг шат цамцтай цэнхэр цамцтай хөөгд унсан цагаан хонгор азраг хөтөлж байгаа. За энэ бол Монгол улсын ерөнхийлөгч Нацгийн багван дугаан хонгор азраг. За энэ хонгор азрагыг одоо энэ хонгор азраг бол Монгол улсын Тодмондоо яаш Данзанмын даваа хөөгийн зул хонгор азрагных нь үр зул хонгор азрагаан төрүүлээд ирэхэд Монгол улсын ерөнхийлөгчийг уян дараа морилгохт нь Мандав яаш даваа хөө энэ хонгор азрагыг бэлгэлсэн байдаг юм. За шар газар хөтөлсөн түүний араа жижигхэн хээр азраг. За энэ кулдаргын хонгор азраг. За Эрдэнэ гэрлийн цагаан азраг. Гэсэн одоо Монголын сууд хурднууд л одоо энэ яахан аргагүй цээжинд уралдаж байна. За нэг 10 хэдэн азраг бөөн уралдаж байна. За энэ сайхан халтар азраг уралдаж явна энэ цэнхэр цамцтай хөөгтэй зээр азраг, ухаа зээр азраг. За энд одоо хамгийн анхны их хурд уралдаанд төрүүлсэн Монгол улсын алдар туяаш буян дэлгэрийн жинс тонгор азраг энд хурдалж яваа. За энэ жижигхэн хээр азраг 2 дээр за цагаан азраг их сайхан сумтай цагаан азраг. За тэр зээр азраг орж иж байна. Энэ зээр азраг бол Төв аймгийн Баян сумын Харьяат Ташцэрэнгийн Мөнх хотын унган адуу Төв аймгийн Батцөмөр сумын уяач Гямбагийн Баатар цогтын зээр азраг байна. За энэ зээр азраг энэ жил Батцөмөрийн 80 жилийн ой төрүүлсэн өвөл арга устай нааданд айрагдж байсан. Сая Дашин жилингийн нааданд төрүүлчихэд ирж байгаа. Энэ Жаргалан туян цогчгийн одоо огшилтай юм цууд хурдтай идэрхэн азраг байна. За тэр хүрээ азраг орж иж байна. Энэ инх хулдрагын хүрээ азраг байна. Монгол улсын Мандав Сандууж уяаны одоо 10 гаруй азраг энд мордсон. За энэ дашрын төлөхөд одоо уяачид энэ дотроос хамгийн түрүүнд одоо Сандууж уяачин галын уяачид бол одоо азраг цагт мордуулсан. За энэ цэнхэр цамцтай хөөгд унсан хонгор азраг их сайхан хөмөрт тохиолдог азраг байна. Энэ бол одоо Монгол улсын Тодмондоо яач Данзанмын даваа хөөгийн сул хонгорын үр энэ Монгол улсын ерөнхийлөгч Нацгийн багвандын хонгор азраг. За 5-6 азраг 5 азраг тасарч байна. За энэ 10 хэдэн бөөн азраг. За энэ улаан цамцтай хөөгд болсон цоохор азраг. Энэ бол одоо Шим группийн Цандалгийн цоохор азраг хурдалж явсан замч яралцтал тохиолдог азраг байна. Энэ түрүүчийн азрагнууд дээр очих юм шиг байна. Энэ халзаа азраг. За тэр Баттөмрийн халзаа азраг. За цагаан азраг түрүүчийн 2 азраг туулаа шар азрагны араас нэхэж явна. За энэ Сандууж уяаны зээр азраг. Энэ кулдрагын зээр азраг. За жижигхэн даан буурал азраг. Бүрэн бод азраг нэхэж явна. За үзэгч та бүхэн харж байгаа. За энэ гарааныхан зурхай дээрээс бүгд одоо зэрэг хөдөлсөн. Гэсэн хэдий боловч та хашир хөөхтүүд яг зам дохойр дэг дээр замаан орхиод самгүйгээр давчлаад авчихж байгаа юм. За энэ бол одоо ямар ч буруу арга байхгүй. За энэ 2 цагаан цамцтай хөөхтэй 2 зээл азраг байна. За тэр түрүүчийнх нь Урхан халдун группийн Мандагийн авчиг зээл азраг байна. За сая болондоо Эрдэнэтийн нааданд төрүүлж байсан. Түүний араас нэг сайхан шар азраг. За энэ Холбоогон багийн шар азраг болов Тэнтэй аймгийн Тэдгэр хаан сумын уяач Ганбаатарын шар азраг энэ жил улсын их 2 нааданд айрагдсан. За ингээ шар азрагны бол өмнө нь гараад ирж байна. Эрдэнэ чулууны шарга энэ хэдэн азраг зам довчлоод гарааныхан зурхай дээрээс бүгд зэрэг хөдлөөд замаа орхиод
Тэгээ ингээд өвсөлж байгаа учраас бол одоо ямар ч одоо тийм буруу үндэс байхгүй. За шар газрын төрүүчийн 3 газрын дээр давхад ирлээ. За Эрдэнэ чулууны шар газар бол одоо энэ жил одоо энэ 3 дахь давхар уяагаар оролцож байгаа юм. Хавар 6 сард Доронтод одоо мундаг газрынуудаа оролцсон, төрийнхөө хоёр нааданд төрүүлсэн. За Эрдэнэ чулууны энэ одоо хурдан шар ажнаа бол одоо морин тойруулгын тогруу, за бүр дээд талнууд одоо жаргалант одоо морин тойруулга гадууны одоо энэ цагт хурдталж байгаа цууд хурдан хүлгээ. За энэ шар газар гараад ирж байна. Ганбаатарын шар газар байна. Хинтээ аймгийн Дэлгэр хаан сумын байж холбоо хомын алдарсан болондоо Ганбаатарын шар газар. За энэ сайхан хээр газар гарч ирж байна. За түрүүчийн хээр газар арай биш байна. За энэ наагуун жоохон сайхан зээр дазраг. Ногоо нөмрөгтэй хөвгтэй зээр дазраг төтөлж явна. За ингээд их хурд гэдэг бол үнэхээр Монголын хамгийн шигшмэл хурднуудыг шалгаруулдаг ийм уралдаан. Ийм ч учраас одоо уяачд бол одоо энд ямар нэгэн байдлаар мордож байгаа азаргууд дотор одоо тэр нь нэг чигш одоо тийм энэ аргагүй одоо ийм азаргууд орж байгаа. За энэ ногоон шар цамцтай хөөгд унсан халтраа зэрэг орж иж байна. За энэ бол түрүү уяачдын тааварт байсан. Энэ даван дээр олон уяачд одоо таавартаа оруулж байсан. Сүхбаатар аймгийн Унган Адуу юмнууд, Аранхан аймгийн Төвшрүүлэг сумын уяач Жаргал сайхны халтар газар. За энэ бол одоо энэ улсын нааданд аригдж байсан дүүн талд болж байгаа томоохон уралдаанууд бол тогтмол одоо төрүүлж аригддаг. Олон түмний даатгалын хэрэг мандарсан энэ хурдан халтар газар орж ирж байна. За энэ мандагийн зээр газар. За төрүүчийн газарнууд тасраа явуулсан бид арын газарнуудын зургийг авчирсан. За энэ жинс тонгорын зургийг та бүхэн хардаасай. За энэ даатгалын хэрэг. Аранхан аймгийн Төвшрүүлэг сумын угуул Жаргал сайхны халтар газар уяач Сэргэлэн Баатар энэ хурдан газрыг бол одоо сүүлийн 3 4 5 жил одоо уйж ер нь уйсан наадам болгондоо төрүүлгэж аригдуулж байгаа. Ийм цогтой хурдан ер нь одоо энэ наадан дээр бол уяачд одоо барины хорхойтнууд бол ярьж байсан. Шар газар даатгалын хэрэг буюу одоо Жаргал сайхны хэрэг газар хоёрыг одоо уралдах болов гэж. За Эрдэнэ чулууны шар газар тасарч эхэллээ. Түүний ард дээрээс яг эдний уяаны Сэлэнгийн аймгийн Сүхбаатар сумын угуул Эрдэнэ гэрлийн бор газар хурдалж явна. За Эрдэнэ гэрэл бол одоо хурдан моринд одоо сүүлийн 10 гаруй жил одоо зүтгэж яваа ийм бизнесмен залуу олон сайхан хурдан морь цуглуулсан энэ томоохон наадандууд бол тэр болгон одоо